Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа эрчимгүйч дулааны хэрэгцээг хангах стратеги ач холбогдолтой дулааны 5 дугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. За тус станц 300 мегаватт цахилгаан дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Станц ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах юм. 5 дугаар цахилгаан станцын түүхийг сөхөл 1980-ад оны сүүлээс анх яригдж эхэлсэн ч тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал хөрөнгө оруулалтын хүндрэл дараагийн улс төр бодлогын өөрчлөлтүүдээс шалтгаалan олон жил цаасан дээрх төсөл хэвээрүүлдэж иржээ. 2000-ад оноос хойш хэд удаа тендер зарлагдаж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байсан ч хэрэгжилт бодит ажил болтол урагшил чадалгүй дахин хойшсон байдаг. Энэ удаа төслийг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж нийт 658.6 сая ам долларын хөрөнгө оруулалтаар барихаар болжээ. Санхүүжилтийн 80% хувийн хвшил 20% төр хариуцах бөгөөд нийслэл 200 тэрбум төгрөгийн бонд гаргаж их усврыг бүрдүүлсэн байна. За нэг 50 орчим мянган айлыг дулаанаар хангахгүй юу 340 гигакалори цаг одоо дулаан үйлдвэрлэх ийм хүчин чадалтай ийм одоо станцыг бид эхний ээлжийг 28 оны 1-р улирал багтааж ашиглалтанд оруулах 2-р блокийг буюу 150 мегаваттыг 2-р улирал багтааж ашиглалтанд оруулах ийм шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Шинэ цахилгаан станц ашиглалтанд орсноор 300 мегаватт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай болно. Ингэснээр 100 мянга гаруй хүртэлх айл өрхийг цахилгаанаар 40 мянга гаруй айлыг дулаанаар хангах боломж өртнө гэж тооцоолжээ. Ялангуяа хотын баруун бүсийн 5 шар Баян Ушуу 21-р хороолол зэрэг хурдтай дэлжүүл суурьшлийн бүсүүдийн ачаалтыг бууруулах стратеги ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна. 20% буюу энэ жил бид нийслэл 200 тэрбум төгрөгийн үүрэг хүлээсэн. Тэр 200 тэрбум төгрөгийнхаа үүргийг бид бас хөрөнгөний зах зээл дээр дотоод бонд гаргаж санхүүжилтийнхаа эхний санхүүжилтийг бол хийсэн байгаа. Маш одоо цахилгаанаас дутуугүй хүнд байгаа учраас дулаанаас давхар шийдэж байгаараа энэ онцлог. Тэгэхээр энэ төслийн сайхан төсөл бол одоо 2 жилийн дараа бид нар одоо том өндөр сайхан станцын өмнө зогсож байгаад 2 жилийн өмнө ингэж ярьжээ гэдээ ярихад бол бид нар ч гэсэн ярих юмтай байх болно. Албаныхны хэлж буугаар 2028 онд бүрэн ашиглалтанд оруулахар төлөвлөж байгаа ч олон жил хойшлж ирсэн түүхтэй энэ төслийн хувьд хугацаанд багтаж дуусгах нь хамгийн том сорил твэр байна. Нэгэн цагт олон удаа эхлэх гэж байгаа зогссон энэ төсөл үнэхээр хөдөлсөн эсхийг цаг хугацаанд харуулах болтлоо. Албаныхны яриач мөн адил энэхүү ам өчөг болон хадгалагдаж байна.